За би Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан хүүхдийн мөнгө олгох өргөн барьсан хуулийн төслийг бол дэмжиж байгаамаа. За би бас өмнөх гишүүдийн ярьж байгаатай санал нэг байна. Хүүхдийн мөнгө бол хүүхэд болгонд хүргэх ёстой. Гэр бүлийн зардлыг хуваалцдаг, хамгийн шударга очдог ийм мөнгөө гэж үзэж байгаа. За саяын бас хэлж байгаа хүмүүсийн түүхчлээд ярьж байгаа энэ асуудлыг би бас бүр дэлгэнгүй болгож ганц хоёр тоо хэлье гэж бодож байна. Хүүхдийн мөнгийг 2005 оны 6 сарын 1-ээс эхлэн бүх хүүхдэд олгож эхэлсэн. Энэ үед бол үндэсний үе нэгдлийн засгийн газар гэж ийм цоохор баг байсан үед олгож эхэлсэн. За энэ үед бол амжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн 0-аас 18 нас хүртэлх хүүхдүүдэд олгож исэн. Тэгээ 2007 оны 7 дугаар сарын 1-ээс энэ мөнгө бол 3,000 төгрөгөөр олгогдож байсан шүү дээ. За дараа нь 2007 оноос эхлээд энх бол даргыг ерөнхий сайд байх үед энэ мөнгө бол хүүхэд бүрт 100% 10,000 төгрөгөөр анх удаа олгогдож эхэлсэн. Ингээд улс орон даяар хүүхдийн мөнгө 10,000 төгрөгөөр олгогдож ирсэн ийм он дараалттай маа. Тийм учраас сая энх бол дарга хэлж байгаа нь ер нь бол үе үеийн засгийн газар хүүхдийн мөнгийг эхлээд ярихтаа жижигхэн улс төрждөг. Тэгээ эцсийн шийдвэр гаргахтаа бол 100% олгох шийдвэрүүд бол үргэлж гарч ирсэн. Тийм учраас одоо ч гэсэн энэ хүүхдийн мөнгийг магадгүй улс орны эдийн засаг хүнд байгаа ийм цагууд 80% олгоно гэдээ өнөөдөр оруулж ирсэн гэж ярьж байна. За сая төсвийн байнгын орон дарга ярьж байна. Ер нь бол ингээд бид нар тооцоо судалгаагаа зөв хийгээд тодорхой үе шаттайгаар 100% олгох боломж болцоог хайх юм бол тийм сэтгэл гаргах юм бол боломж байна гэж ярьж байгааг бол хүлээж авах хэрэгтэй. Нөгөө талаас Монгол Ардын нам 2016-аас 20 оны сонгуульд орохдоо хүүхдийн мөнгийг 100% олгоно гэсэн угаасаа бидний ард түмэндээ ярьсан, амласан мөрийн хөтөлбөрийн заалт бий. Тийм учраас энэ мөнгийг бол олгочих юмсан гэж ингэж бодож байгаа учраас энэ саналыг дэмжиж байгаамаа. За ер нь бол энэ хүүхдийн мөнгийг олгож ирсэн социализмын үеийн уламжлал нь бол өөрөө Монгол Улсын хүн ам зүйн бодлогыг дэмжсэн, хүний хөгжлийг хангах бодлого байсан, төрийн бодлогын үндэс нь байсан юм аа. Манай зарим их хурлын гишүүн ярьж байна. Хүүхдийн мөнгө олгож улс төр хийж гинэ гэж ярьж байна. Хизээч ийм байгаагүй. Ер нь бол хүүхдийн мөнгөөрөө амьдардаг олон мянган өрх гэр бүл байгааг бид нар ерөөсөө үгүйсгэж болохгүй. Олон мянган айл өрхийн тухайн сарын хоол хүнсний хэрэглээний мөнгө болж исэн гэдгийг бид нар бол үгүйсгэж болохгүй. Тийм учраас үнэхээр хүүхдийн мөнгө олгож явах үед дансанд нь үлдэгдэл болоод тодорхой хувь нь авдаггүй байсан гэдэг ийм судалгааны дүнг тухайн үеийн хяналт шалгалтаараас гарч исэн. Зарим нь бараг 15% нь авж байгаагүй, 13% нь авж байгаагүй үлдэгдэл болоод олон тэрбум төгрөг үлдэж исэн гэдэг. Үлдэж байгаа мөнгө нь бусаа төсвийн орлоготой буцаагаа тухайн жилдээ татагддаг. Харин тэрийг хууль бусаар төсөв захиран зарцуулагч нар өөр зуулд ашиглах, захиран зарцуулах эрхийг бол хязгаарлах ёстой. Магадгүй одоо ч гэсэн энэ шийдвэр 100% олгодог болно гэд гарахад магадгүй нэг 85% нь 90% нь аваад 10% нь үнэхээр энэ мөнгийг хөөцөлдөж явах нь дараатаа магадгүй тэр орлоготой баян чинэлэг байгаа хэсэг нь авахгүй байж болно л доо. Гэхдээ тэрийг албадан аваачиж карманд нөхгүй байх. Тэр авах сонирхолгүй байгаа хүмүүсийн мөнгө үлдэгдэл болоод дансандаа улсын төсөвтэй орлого болоод эргээд татагдах юм боломжтой гэж үзэж байгаа маа. Тийм учраас хүүхдийн мөнгө магадгүй нэг 80-аас 90% нь авахыг үгүйсэхгүй. Ер нь бол бас ийм урд нь олгож исэн үед нь бол ийм шийдвэрүүд бол байсан юм аа. Тэгээд бол амьдрал маш баян. Тийм учраас өнөөдөр энэ олон хүүхдтэй эхчүүд хүүхдийн тоог харгалзан тэтгэмж олгож исэн социализмын үеийн бодлого чинь Монгол Улсын хүн амыг нөгөө талаас өсгөх байсан, нөгөө талаас хоёр том гүрний дунд байрладаг геополитикийн хувьд бид нар нэг минут хөө. Оюун хорлогчид 1 минут. Ер нь Монгол улс цаашдаа энэ геополитикийн хувьд хоёр том гүрний дунд байгаа улс орны хувьд яаж хүн амынхаа тоог 5 саяд хүргэх вэ гэдэг зорилго тавьж Монголын төр ажиллах ёстой. Бид өнөөдөр баян орнууд шиг ээж нь хүүхэд гаргамагц 70-80 мянган доллар өгч чадахгүй. Ингэж өгдөг улс орнууд байна. Олон улс орн өнөөдөр ээжийг хүүхэд гаргасныхын төлөө, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн төлөө та сэтгэл зовох хэрэггүй хүүхдээ өсгөөрэй гэж мөнгө олгодог шүү. Тийм учраас бид нар өнөөдөр хүүхдээсээ нэг ийм хэмжээний мөнгө төгрөг харамж татах шаардлага байхгүй, улс төр хийх хэрэггүй, олгочих юмсан гэж
бодож байгаамаа. Тийм учраас энэ асуудлыг эрүүл ойлгоод хүүхчлийг дэмжих бодлого, хүн амаа өсгөх бодлого гэж дэмжээсэй гэж бас бодож байгаамаа. Тэгээ элцүүлгийн явцад хоёулангийн хэлцээд энэ хуулийг хамгийн зөвөр шийдвэр гаргах юмсан гэсэн ийм бодолтой байна. Баярлалаа. Оюун хорлогч үг хэлж